За сайн манай юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд хот төлөвлөлт чиглэлээр бас мэрэгжил эзэмсийн чиглэлээр ажиллаж байсан хүний хувьд тантай уулзаж ярилцахыг хүсэж байсан зүйл маань мэдээж хотын тулгамж байгаа асуудал, төвчрөл, одоо иргэдэг стресс тулдаг энэ байдал. Төлөвлөлт гэдэг зүйл анханасаа явах хэрэгтэй байхад манай улсын хувьд яг тууштай нэгдсэн төлөвлөлт байхгүйгээс болоод одоо бас ийм байдал хүрчээд байгаа хэл та. Энэ бүхнийг засаж залруулах бодлого яаж явагдах ёстой гэж харж байна. Бид нар одоо ингээл хэдэн жилийн турш энэ төвчрэлтэй, энэ бохирдолтой байх бол цаашдаа ямар замналаар явбал илүү энэ байдлаас хурдтай гарах нөхцөл бүрдэх болоо таны харж байгаа үнцэг. Тийм. Монгол улсын үед яг хот байгуулалтын баримт бичиг боловсруулах хуулиуд нь хоорондоо уялдаагүй байгаа гэдэг нь хамгийн том нэг асуудал болж байгаа. Жишээлбэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж ерөнхий төлөвлөгөө байдаг. Нөгөө талдаа бас газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гэж байгаа. Тэсний хүн ам нутаг суучлалын хөгжлийн ерөнхий төсөл гэж бас байдаг. Тэгээ бас салбар яамдууд нас өөрсдийнхөө төлөвлөгөө гаргаж авчдаг. Тэгэхээр энэ юу болж байгаа гэхээр ингээд хүн тухайн одоо жишээлбэл нэг хороонд амьдарч байгаа иргэн оршин суугч бүх үйлчлэгээнд ойрхон байх ёстой байтал бүх энэ яамдуудын бодлого бичгээр ингээд тус тусдаа салчаад байгаа болохоор яг хүртээмжтэй хот байгуулалт гэдэг зүйл нь хэрэгжих боломжтой болчиход байгаа. Тэгээ сая энэ чуулганаар засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг 4 жилийн зүйлийг одоо бид нар хэлэлцэж байгаа. Тэгээ энэ дээр би 4 шин зүйл нэмүүлээд, заалтыг нэмүүлээд 7 зүйлийн найруулгыг өөрчилүүлсэн. Гол зорилгууд нь юу байсан бэ гэхээр хот байгуулалтын бичиг баримттай уялдсан төсвийн хөрөнгө оруулалт мөн орон нутгийн сангийн хөгжлийн хөрөнгө оруулалтыг хийдэг болё гэсэн зүйлийг оруулсан. Цаашдаа яг энийг хууль болгоод хэрэгжүүлэх өмнөх ажлын юм болоо гэж одоо энэ заалтыг заавал тусгалсан. Тэгээ манай бусад гишүүд мань бүгдээрээ дэмжижгээсэн. Хоёрдугаар зүйл нь болохоор иргэд өөрсдөө одоо хот төгчлөлтийн гэх юм уу тий оршин суугаа байгаа газрынхаа эргэн тойрны жижиг төслүүдийг нас өөрсдөө хэрэгжүүлж болдог болё гэсэн тийм санаачлагыг бас дэвшүүлсэн. Ингэснээр юу болох гэхээр хорооны одоо жижиг одоо явган замч гэдэг юм хүүхдийн тоглоомын талбай тийм их зүйлүүдийг хэрэгжүүлэх. Тэгээ дээрээс нь нэмээд төвжирлэлтэй уялдуулах юм бол зогсоол нь хүртээмжтэй байна уу тий. Мөн дээрээс нь нэмээд автобусны зогсоол ойрхон байна гэсэн тийм зүйлүүд төр иргэдэн өөрсдөө дуу хоолойгоо хүргээд оролцоод явах боломжтой гэсэн тийм зүйлүүдийг тусгалсан байгаа. Тэгээ төвжирлийн үед ярих юм бол манайх ялчгүй хот байгуулалтын одоо тогтолцоо гэх юм одоо үүссэн байгаа манай хот анх үүсэхдээ л бид нар одоо үйлдвэрийн хот болж үүссэн. Тийм болохоор ингээ замын сүлжээ нэм супер грид буюу уулзуураас уулзрын хооронд нэгээс илүү километр зайтай гэсэн ийм төлөвлөлттэй хот байгаа. Тэгээ энэ дээрээ бид нэр өөрсдөө сүүлийн одоо 30 жилийн хугацаанд яг машин үйлдвэрлэдэг эдийн засгтай орнууд шиг жишээлбэл Япон, Герман, Америк гэсэн тийм орнуудтай адилхан байдлаар машины хэрэглээ маш их нэмэгдсэн. Энийг сэргийлэхийн тулд бид юу хийх ёстой байсан бэ гэхээр нийтийн тээврийн сүлжээгээ үе шаттайгаар хөгжүүлэх, хүртээмжтэй, цэвэрхэн, аюулгүй болгох ёстой гэсэн ийм зүйлүүдийг хийх ёстой байсан. Төдийлөн тэр зүйлүүд минь бас хэрэгжиж чадаагүй буюу сая хэлсэнчлэн хот байгуулалтын бичиг баримт нь жишээлбэл нийтийн тээврийнхаа сүлжээний бичиг баримт гэдэг юм те. Тэрнтэйгээ уялдаагүй болохоор ингээд бүх зүйл нь ингээд салангад болцоод тэгээд ийм их стресс үүсээд байгаа гэж мэргэжлэнүүд бол харж байгаа. Энийг тэгээд засах хууль эрх зүйн орчны шинжилэлт мөн засгийн газрын одоо төсвийн хөрөнгө оруулалт дээр бас хяналт тавиад явъя гэж бодож байна. Анхнаас нь бүх зүйлийг шинээр төлөвлөөд явах бол мэдээж яг тэр одоо ингээл ийм замлаар байх юм шүү гэж жимийн гаргаад явах илүү амар байсан баг. Гэтэл одоо нэг одоо төлөвлөлт хийгээд жишээлбэл одоо ДТÜ-ийн бүтээн байгуулалтын тулд маш олон газар чөлөөлөлт маш их мөнгөний асуудлууд яригдж байна тий. Энэ байдлаараа ингээд цаашдаа явхад төсөв нийслэл дуучрах асуудал одоо ачаалан ч гэсэн маш их байхаар шүү дээ. Гэсэн хэдий ч гэсэн яг зоригтойгоор ДТÜ-ийг хөгжүүлээгээд ярьж байна. Энэ зөв шийдэл мөн байж чадах болов. Тийм энэ өмнөх засгийн газрын гаргасан нэг том шийдвэр байгаа. Энэ бол метроны төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Үүнийг хэрэгжүүлэхгүйгээр төвжирлийн асуудал бол дөрөвтэйгээр шийдэгдэхгүй юм байна гэсэн нэг зүйл байсан. Үүнтэйгээ уялдуулаад бид нэр энэ дэд төв гэдэг зүйлүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээ сая та хэлжсэн сэлб дэд төв, баян хошууд дэд төвүүдийг одоо энэ засгийн газраас эхлээд их эрчимтэйгээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд газар чөлөөлтийг хийж байгаа. Энэ дээр яг нөгөө газар чөлөөлт дээр их мөнгө төсвөөс зарагдаад байна гэсэн тийм сэрэмжлэл бас байгаа л та. Гэхдээ эсвэргээр энэ нийгмийнхаа хувьд бид нар алдагдсан боломж те төвжирэл үүсгэж байгаа газрын бохирдол, агаарын бохирдол, хөрсний бохирдол гэсэн ийм зүйлүүдийг шийдэхин тулд зайлшгүй хэрэгтэй хөрөнгө оруулалт болчиход байгаа. Жишээ нь тийм одоо амьдарч байгаа иргэдийг шууд ямар ч нөхөн төлбөргүйгээр шууд голдуулах гэдэг зүйл бол хүний эрхийн хувьд хүний хувийн хэмжээ талж байгаа зүйл болох зэрэг тодорхой хэмжээний нөхөн төлбөр өгөөд явах хэрэгтэй гэдэг бол би санал нэг буюу үйл ажиллагааг бол дэмжиж байгаа. Тэгэхээр цаашдаа энийг яаж зөв голдролд оруулах вэ гэх юм бол сая хэлсэнчлэн газрын одоо төлөвлөгөө болон хотын төлөвлөгөө гэдэг зүйл нь хоорондоо уялдаад явах юм бол ингэж их хэмжээний газар чөлөөлөх төсөв хөрөнгө мөнгө зархаагүй болно. Тэгээ тэр тал дээр ч гэсэн анхаарах ёстой л гэж бодож байна. Энэ их одоо хөрөнгө оруулалтыг хийснээр одоо зөвхөн одоо эргээд
ашиггүй хөрөнгө оруулалт болж байгаа юм биш үү? Газар чөлөөлөлтөд хэтэрхий их төсөв мөнгө зарж байгаа нь ашиггүй юм биш үү гэсэн бас иргэдийн бас сэрэмжлүүлэг те сэрдэж байгаа зүйл байх нь бол зүй ёсны хэрэг гэж бодож байгаа. Гэтэ ингэснээр яг болохоор яг сая хэлсэн дэд төвийг хөгжүүлэхээр бид нэр 20 минутын хот концепт буюу сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэсэн нийгмийн одоо дэд бүтцүүд дээрээс нэр ногоон байгууламж гэсэн зүйлүүдээ ингээд цогцоор нь шийдээд явах учраас одоо сүүлийн одоо үннийг хэлэхэд бол социализмын үеэс хойш барьж ирсэн одоо 1 2 дугаар хороолол 1 болон 3 4 дугаар хорооллын хэмжээний том бүтээн байгуулалтыг хийхэд бол тэр бүтээн байгуулалтад харьцуулаад бол тийм их том зардал иш бол гэж мэргэжлийн үнэд бол бодож байгаа. Одоо тэгээд метроны төсөл маш зөв болсон гэдэг. Гэтэл нөгөө техник метро барихын битгий хэл тоггүй болох эрсдэлтэй хот байгаа шүү дээ. Тогны дэд бүтцийн одоо биш эрчим хүчний асуудал реформыг хийнэ гэдэг байгаа гэсэн хэдиж бас тодорхой хэмжээний хугацаа авна. Метроны төсөл одоо яг зөвхөн үндсэн гэрээлэгтэй хилцээрийн шатанд ингэж явж байгаа зүйл хилцээрээс өмнөх шатанд явж байгаа энэ зүйл хэдийн хугацаанд ирнэ улс орнууд барьдیں۔ Монголд яг энийг метротой болох хугацаа таяр нь хот төлөвлөгч хүний хувьд ер нь хэдийн хугацаанд гэж харж байна. Хоёр асуулт байлаа гэж ойлголоо. Эхнийх нь болохоор бидний эрчим хүчний нийлүүлэлт нь яг метрогоо дийлэх юм уугүй юу гэсэн зүйл нь тийм. Энийн хувьд бол нийслэлийн зүгээс сая 500 тэрбум төгрөгийн дотоод зах зээлийн бондыг амжилттай гаргаад тухайн 500 тэрбумынхаа 300 тэрбумын бөөрөлжүүдийн цахилгаан станцыг барьж байгуулж дуусгах ажил хөрөнгө оруулахаар шийдчихсэн. Тэгэхээр үүгээрээ бид нэр 150 мегаватт цахилгаан эрчим хүчний одоо их үүсвэртэй болж байгаа болохоор метро болон одоо өвөл одоо цахилгаан эрчим хүчийг хязгаарладаг асуудлууд бол шийдэгдэх боломжтой гэж харж байгаа. Хоёрдугаар төсөл нь болохоор цахилгааны одоо өдрийн цагаар цахилгааны хураагаад одоо ачаалтаа цагаар нь буцаагаад төвийн эрчим хүчиндээ нийлүүлдэг батарей станц дээр бас 200 тэрбумыг төсвөлсөн гэж нийслэлээс мэдээлэл авсан. Энэгээр бас хийснээр бас эрчим хүчний одоо тэнцвэртэй байдал нь хадгалагдах боломжтой гэж бодож байгаа. Хоёр дахь асуултын хувьд болохоор ер нь метроны төсөл бол ийм мега төсөл буюу том хэмжээний дэд бүтцийн инженерийн дэд бүтцийн төсөлтэй ордог. Тухайн одоо дэд бүтцийг барьж байгуулахад улс болгонд харилцан адил байдаг. Ялангуяа газар доорх барилга байгууламжид тодорхой хувийг эзэлж байгаа метроны төслүүд төр бол хөрснийхөө одоо онцлог хатуулаг тэрнээсээ хамаарат одоо ухаж одоо тэмдэглэлийг гаргах хугацаанаас харилцан адилгүй байдаг. Дунджаар жишээ нь хэлэх юм бол дэлхийд одоо хамгийн хурднаараа ухах боломжтой түнэлийн одоо хугацаа гэх юм бол өдөрт нэг 10-аас 15 м л ухах боломжтой байдаг. Гэтэ энэ нөгөө хөрснийхөө онцлогоос хамаардаг болохоор хэрвээ хатуулаг ихтэй хөрснөх юм бол нэг 5-аас 10 м л ухах боломжтой болно. Тэгэхээр хэрэгжиж дуусах хугацаа бол яг тэдэн сарын тэдэнд гэж хэлэх бол боломжгүй. Тухайн хөрсний нөхцөл байдлаас хамаарат өөрчлөх болно. Метроны хувьд бол манайхаа 6 орчим километр нь одоо газар доогоор барина гэж байгаа учраас энэ 6 км-ийг одоо бид нэр сая 15 м өдөрт одоо ухна гэж бодох юм бол бас төдий хэмжээний хугацаа шаарддаг болчиход байгаа юм л да. Тэгээд яг төслийн үе шатны хувьд бол би нийслэлтэй их ойрхон ажиллаж байгаа. Ямар үе шатн дээр явж байгаа алдаа оноо байна уу гэдэг зүйл дээр харилцсан мэдээлэл солилцоод зөвлөх боломжтой зүйлүүд дээр мэдээлэл өгөөж явж байгаа. Эхний зүйл бол одоо DOVA буюу Солонгост бол хамгийн томдоо ордог инженерийн зөвлөх үйлчилгээний компани. Англиар бол Project Management Consultant гэж байгаа. Энэ байгууллага шалраад мөн Korean Railway гэсэн одоо бусад томоохон төсөл нэгжүүд хамтраад ийм хамтарсан нэгдэл болоод түншлэл болоод орж ирж байгаа гэж ойлгосон. Гэрээ хэлцээрийн хугацаанд бол дууссан. Одоо хэрэгжүүлж байгаа ажил нь болохоор төслийг гүйцэтгэгч буюу контрактор буюу одоо барилгын ажлыг хийх компани тэрнийг шалгаруулахын тулд шаардлагатай тендерийн бичиг баримтуудыг боловсруулах мөн түүнд шаардлагатай 100% төслийн ажил тэд зүгсэн бичиг баримтуудын шинжлэх ажлыг хийж байгаа гэж ойлголт авсан байна. За тэрнээс гадна тэгвэл дулааны станцаар одоо гэр хорооллуудыг холбоод ядаж утаанаасаа салах боломж нь төрүүлээд хэрэгжих боломж байдгүй. Би зүгээр л энгийн үний яриа ярьж байгаа. Мэргэжлийн талаас энэ боломжтой юу? Дулааны станц барихад бол тодорхой хэмжээний хэрэглэгч нь нөгөө талдаа байж ах хэвээр. Тэгэхээр хэрвээ одоо гэр хорооллын хувьд авах юм бол нэг гад ногдох оршин суугчдын хүн ам нь одоо 50 хүнээс цөөхөн ч гэдэм үү 100 хүнээс цөөхөн гэдэг хэтэрхий одоо сэрэг гэх юм үү сэрэг байдалтай тийм одоо суурьшлийн бүс дотор дулааны цахилгаан станц барихлаар нөгөө талдаа шугам хоолойгоо татах ажлын зардал аяг өндөр болчихдог. Тэгэхээр тодорхой хэмжээнд ийм төвлөрөл үүсэх ёстой. Энэ төвлөрөл үүсгэж байгаа нь сая хэлсэн сэл болон баян ошууд дэдв цаашдаа энэ амгалан толгойд гэдэг энэ дэдвүүд болж хөгжүүлэх газруудыг нэлж байгаа юм л да. Тэгэхээр ямар тохиолдолд дулааны шугамыг татахад одоо хэрэглэгчийн ашигтай тоо гэх юм те хэдийн хэмжээний оршин суугч байж иж ашигтай байх юм бэ гэдэг нь бол энэ ойролцоогоор нэг гад 250 хүнээс дээш нягтршилтай суурьшлийн бүс байж иж тэнцэн дулааны станц бариад тэнцэнээс сүлжээнүүдэд татаад
одоо хангалттай хэрэглэгчтэй дулаанаа нийлүүлэх боломжтой гэсэн тийм байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээнд одоо гэр хорооллын хувьд бол гэр суурьжлын бүсийг бол төвлөрлийг дэд дүүд дээр үүсгэснээр тэмцээнээр саяны хэлсэн инженерийн дэд бүтц буюу дулааны станцыг барих, үн зэрэгцээ сургууль цэцэрлэг гэсэн зүйлүүд зэрэгцүүлж хийх шаардлагатайс болоод байгаа л да. Ийм нэгдсэн одоо яг таны хэлдгээр онлын төвшний ийм зүйлсүүд байхад бол амгалан дулааны станц одоо яг хүчин чадлаараа бүр ажиллаж байгаа юу? Тэр хэсэг ингэж ядаж эсвэл утаанаасаа бас салсан зүйл алгаа л да. Дулаанаа шууд агшаа руугаа авдаг ийм зүйлсүүд манай дээр тутмаг байгаа л харагдаад байдгийг. Тийм, хоёр шалтгаан байгаа гэж бодож байна. Эхнийх нь болохоор төв шугамыг одоо хаашин татах вэ гэдэг дээр яг амгалан дэд дүүгийн одоо зураг төслийн ажлын тэрний бүрэн гүйцэд дуусаагүй байгаа болохоор сая хэлсэнчлээ хаана төвлөрлөн байх хэвээр бэ? Нэг гад 250 хүнээс дээш хэсэг нь аль хэсэг байх юм бэ гэд тэрнийг одоо хот байгуулалтын хот төлөвлөлтийн баримт бичгээ тодорхой болгочих юм бол тийшээ шугамаа татаад явчихна. Нөгөө талдаа бас нэг шалтгаан байгаа нь болохоор хичнээн нөгөө одоо шугамаа татсан ч гэсэн өөрийнхөө хашаар үү байшин руугаа татаж оруулах боломжтой өрхийн тоо бас хязгаарлалт хөндлөлт хэсэг газар бол байгаа гэж би бодоод байгаа. Тийм өрхөөдөө хувьд бол жишээлбэл одоо ногоон санхүүжилтийн зээлчүүд юм уу те эсвэл одоо энэд бүтцийн одоо орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэсэн байдлаар иргэд болон нийслэл болон төлөвлөгч гэсэн мэргэжлийн хүмүүс нь гурван талт харилцаагаа сайн одоо хөгжүүлээд за аль хэсэгтээ төвлөрлөг үүсгээд дээш орон сууцны хороолол яа хаус хороол байх амьны орон сууцны хороол байх юм бол тэр хэсэгтээ ямар байдлаар шугам сүлжээгээ татах юм бэ гэсэн зүйлүүдийг харилцан тохиролцоод явах зүйтэй болоо гэж бодож байна. Дэлгэсэн танд баярлалаа. Баярлалаа.